Мэцхан та бүхний өдрийн мэндийг хүргэе. Ингээд хэдүүлээ 16-т жирэмсэн дугаар хаан парт 16-гаар уулзаж байна. 16-т жирэмсэн биш ээ, юу вэ? Өсвөр насны жирэмсэлт шүү дээ. Unexpected ярих гэж байна. За өнөөдрийн маань ярих хосууд болохоор season 6-д оролцож байсан Kaylee болон Graham гэдэг нэртэй хосууд байгаа. Тэгээ яг season 6-д оролцоод дахиж бол season 5-д ерөөсөө огт оролцоогүй. Тэгээ оролцож явах хугацаанд бас олон хил ам янз бүрийн юмд орж исэн заяо. 27 хоногт Kaylee жирэмсэн болохоос өмнө cheerleader байсан, сүмд явдаг, softball энэ төр тоглодог. Айгүй итгэвтэй алтартай хүн байсан ч гэсэн хүмүүс жирэмсэн гэдгийг мэдээд өөртөө яг хог новш шиг харьцаж эхэлсэн гэж байгаа. Айгүй мухаа тий. Ардуур нь Kaylee ингээд амьдралаа сүрүүллээ дээ гэж мэгээд айгүй ярьсан гинэ. Гэхдээ тэрэнд нь Kaylee ерөөсөө сэтгэлээр унаагүй. Тэгээ огт ерөөсөө өөрийгөө амьдралаа сүрүүлчлээ эмээ гэж жирэмсэн болсондоо ерөөсөө харамсдаггүй. За энэ нэмэгтэй болохоор Mandy 40 настай Kaylee-гийн ээж нь. Тэгээ охиныгоо жирэмсэн болж таргалж одоо гидсэн томрохыг харах үнэхээр хачин мэдрэмж юм аа. Тэгээ Kaylee жирэмсэн болсноос хойш өмдөндөө тусаах болсон гинэ. Амар их заяа. Тэгээ энэ нь өөрт нь айгүй сонин мэдрэмж юм байна л та. Тэгээ тэргээ баян хүмүүст ярьдаг. Би ингээд өмдөндөө тусаагаад байгаа, найтайхтаад ч тусаагаад, хурдан алхаач тусаагаад, ер нь л жоох ингээд өмдөндөө тусаагаад байна. За тэгээд шигшигдэж үлдсэн найзууд гэдэг чигтэй нөгөө хүмүүс муугар ярьж байгаа ч гэсэн яг хоёр сайн найз нь бол хажууд нь үлдсэн байдаг. За хүүхдийн эцэг буюу Kaylee-гийн найз залуу 15 настай Graham. Найзууд нь бол Graham-д дургу. Яагаад гэвэл бүдүүлэг гэж боддог. Тэгээ ерөөсөө одоо найзуудтай нь айтаахан шиг ингээд хүн шиг юм ярьж үзээгүй гинэ. Тэгээ тийм болохоор л Graham-д дургу хаа гэж Kaylee боддог. Тэгээ Graham-тай нийлээд 3 жил болж байгаа ч гэсэн 3 жил заяа манайха 15 настай хүүхд 3 жил үерсэн гэдэг чинь 12 настайгаас хойш үргэлжсэн байгаа байхгүй. Хинч найз залуутай гэдэгт итгэдэггүй байсан гинэ. Яагаад гэвэл Graham тэр хоёр нэг сургуульд явдаггүй, нэг газар ч амьдардаггүй. Тэгээд Kaylee-гийн эргэн тойрны хүмүүс нь Graham-ыг ерөөсөө харж байгаагүй болохоор найзуулаатай гэж худлаа яриад байна гэж боддог байсан ч гэсэн одоо ингээд батлаад өглөө гэж байгаа. За энэ намуухан дуутай Graham өөрийгөө танилцуулахдаа намайг Graham гэдэг. Би бол Kaylee-гийн хүүхдийн эцэг гэж байгаа заяа амар нэттэй. Тэгээ энэ хоёр хүүхдтэй болж байгаа юм байлээ. Тэгээ жирэмсэн болсноос хойш Graham гидсэндээ айгүй сонин ийм хачин мэдрэмжтэй болсон. Гидсэн айгүй хөвдөг болсон гинэ. Тэгээ тэр хоёр бэлгэвч ирэлсэн ч гэсэн 99% хамгаална гэж бэлгэвчин дээр нь бичсэн байсан гинэ. Тэгээ даанч 1% азгуутал нь над дээр ирээд би хүүхдтэй олчлоо доо гэж байгаа заяо. Бүхэл бүтэн цэнгэр дэлгэцэн өмнө. Тэгээ бүр зогсохгүй 18 жилийн шоронд өөрийгөө хийчлээ. Гэхдээ яах вэ? Гэж байгаа за амар танилцуулгаас тээ. That 0.1% came in super clutch. Put me like 18-year imprisonment. It'll be alright. Биологийн хүүхдээ бас түүнийг тээж байгаа охиныг орхих бодол надад байхгүй гэж Kaylee гэж хэлж байгаа юм заяа. Тэс чи Kaylee гайхаад юу би чиний хувь зүгээр охин юм уу гэж чинь ахаа чи миний хувь зүгээр охин гэснээ тоглосон юм а чи миний baby mama гэж аахгүй хүүхдээ маань ээж baby mama baby daddy гэдэг чинь нөгөө одоо хүүхдээ ээж хүүхдээ аав гэсэн үг штэ. Тэгээд яг уу салсан үед айгу хэрэглэгддэг гэж би ойлгосон. Тийнээс эхнэр нөхөр хүмүүс хоёулаа ингээд baby mama baby daddy гэдэг тоотоод байх шаардлагагүй тий. Тэгээ Kaylee Graham хоёр уцаар ярьж байхдаа Graham ингээд чин төрсө төрчээ зээлээ гэж асуудаг. Тэгээ би мартаад байх юм аа гэд. 3 жил үерхчээ төрсө өдөр нь ерөөсө самдаггүй заяа амар сонирхолтой. Тэгээ тэр хоёр анх сүмдэр танилцчихсан. Тэгээ эхлээд Kaylee чат бичсэн гинэ. Тэгээ амар ингээл галзуу юм шиг би ч ам сайн болчихжээ би ч ам хайртай болчихжээ гэж галзуу юм шиг чад бичдэг заяа. Тэгээ Graham-ыг ингээ 0 ороод туцмацаа ингээ энэ тийм тавиад явцсан байх хооронд Kaylee ингээл амар чад бичсэн чинь надад хайргүй болцсон уу яац юм бэ айгуу чадчихдаг гэж байгаа. Ер нь л Kaylee илүү хайртай юм шиг байгаа заяа. За тэгээ Kaylee маань удахгүй жолооны шалгалт өгөх гэж байгаа. Тэгээ энэнд нь Graham амар баярлалтай заяа. Над руу өдөр болгон ирэхэндээ гэд. Нэг юм үг гэдэг да нөгөө чамаг айгуу сайн ажиллаж яхаа чинь дэмжиж байгаа залуугаас хол байлуу юу лээ нэг тийм үг гэдэг та. Тэгээ найзууд нь болохоор яг энэ байдал нь ерөөсө таалагддаггүй. Ерөөсө өөрөө эхлээд Kaylee дээр ирдэггүй. Тэгээ ингээд том хүн болоогүй одоо man up гэж яриад байгаа байхгүй нэг төлөвшөөгүй. Тэгээ ингээд
Кейлиг үнэмлэх аваад машин аваад өөр дээр нь ирэхийг хүлээгээд байгаа. Өстө таалагдахгүй байна гэж байгаа. Наад ч гэсэн таалагдахгүй байна. Тэгээ Кейлигийн нэг санаа зовж байгаа юм нь төрсний дараа найзуудынх нь зөв байж Грэм яг иймэрээ хүүхэд дээрээ ирэхгүй бол яана гэж санаа зовж байгаа. Тэгээ өөрөө болохоор Грэмдээ аягүй хайртай. Тэнгүүд Грэмийнх нь яг жинхэнэ байдлыг юусоо олж харахгүй байгаа байхгүй Кейли. Тэгээ Кейли бүр жирэмсэн гэдгээ олж мэдээд явж исэн бүх дугуулan секс одоо мөрөөдлөө биелүүлнэ гэжсэн дэр спортуудаа хайцсан. Тэгээ зөөгчийн ажилд орсон гэж байгаа юм заяа. Жирэмсэн гэдэг мэдээд. Тэгээ цагийн $8 авдаг. 2-7 хоногтой нийтдээ нэг $100-аас $200 авдаг гинэ. Тэгээ хүүхдээ хэрэглэнгээ хадгалж байгаа заяа. Амар хэцүү байгаас тэгээ үүнийг нь гэр бүл нь харах үнэхээр хэцүү байдаг тий. Дөнгөж 15 настай охин нь жирэмсэн болоод мөрөөдлөө хаяад ажил хийх ямар ойлог байх вэ гэж ээж нь хаалгалж байгаа. Тэгээ Кейли бэлгийн харьцаанд анх 14-т орж исэн гинэ тэр хоёр яг жилийн өмнө гэсэн. Тэгээ ээж нь бүр шоконд ороод юу вэ чи тэр наасан дээрээ айгу гим зэмгүү те секс мэкс гэж мэдэхгүй байх ёстой штэ гэж хэлж байгаа. In supposed to гэдэг тийм байх ёстой гэдэг үгийг нь эцэгчүүд амар хэлдэг заяа. Гэтэ өөрөө хизээж тэр нэрээ хэлээгүй байгаа байхгүй юу. Зөвхөн тийм байх ёстой гэж бодцсон. За ингээ Кейлигийн гэр бүл гарнаа. Кейлигийн ээж нь 40 настай, аав нь 59-тэй гэж байгаа. Тэгээ аав нь 9 дахь удаага өвөө болох гэж байгаа. Тэгээ өмнөх гэрлэлтээсээ 2 хүүхэдтэй. 59 гэхэд бас арай хөгшнө үү? Том хүүхэд нь 35-тай бол бага нь Кейли 15 настай 20 жилийн зайтай төрсөн гэсэн үг. За анх Мэндиг 18 настай байхад аав нь 37 настай байсан гинэ. Тэгээ анх тэгэж дурлалцчихсан. Тэгээ тухайн үед бол Мэндиг халуухан залуухан охин байсан гэж ярьж байгаа. Тэгээ 37 настай хүн 18 настай охиныг эргүүлээд явж ийн гэж боддоо муухай байгаад. За тэр жагуу хоорондоо бүтсэн юм байл үү те. Тэгээ удахгүй Кейли 16 нас хүрнэ. Тэгээд машин авахыг амар хүсэж байгаа. Тэгээ ээж нь өөрөө 19 дэх анхны хүүхдээ төрүүлж исэн гинэ. Тэгээ одоо ингээд бодоход нэг ч удаа гарч шоудаж, аялаж, тэ хаягдаж, уйлж одоо залуу нас шиг, залуу хүн шиг амьдралыг ерөөсөө өнгөрөөгөөг юм бэлээ. Кейли бүр надаас ч эрт ээж болж байгаа. Тийм болохоор маш их зүйлийг алдаж байгаа. Тэгээ ялангуяа хажуудаа ийм яг хажуудаа туслах хүнгүй байх үнэхээр хэцүү. Яагаад ингэж хэлж байгаа вэ гэхээр ээж аав нь бол яг хуу тусалгаараа туслана. Гэхдээ яг хажуудаа хүнтэй байна гэдэг нөгөө хүүхдийн аав нь яг хажууд нь амьдрна гэсэн үг. Тэгээ энэ хоёр ч нөгөө насанд хүрээгүй учраас гэрлэж болохгүй. Тэгээ гэрлэж болохгүй болохоор хамт амьдарч болохгүй болчихж байгаа. Тэгээ ээжигээ ингээд тодорхой яриад те би ингээд залуудаа тэгсэн гисэн гэж яриад хэлсэн чи Кейли уйлнаа. Тэгээ ээж нь ингээд амар хатуу хэлдэг. За хонгор минь чи хүүхэдтэй болох ёсгүй л байсан юм да. За ингээ Кейлигийн төрсөн өдөр болно. Тэгээд аав ээж нь хамгийн бага хүүхэд маань 16 нас хүрээ жолооны үнэлэх аваад тэг бүр жирэмсэн гэж бодсон чи бүр итгэж чадахгүй байна л гэдэг. За энэ жах уу Кейлигийн хүсэн хүлээсэн машиныг бэлгэлнэ. Тэг машин бэлгэлсэн, машин авсан гэж яриад гисэн чинь Грэм чи тэгдэл юм байгаад миний эмээ ээж хоёр өөртөө машин авсан. Тийм болохоор би ч гэсэн өөрөө машин авах хэрэгтэй. Харин чи аавынхаа мөнгөөр авуулчлаа. Кейли хариуд нь манай аав ээж хоёр мөнгө гаргаад надад машин авч өгөөд чи харин ч баярлах хэрэгтэй. Яагаад гэвэл би чам руу машинаа жолоодод очиж явах болно. Тэгээ энэ бүх заяа 3 жилийн хугацаанд Кейлигийн ээж аав нь дандаа энэ хоёрыг уулзуулах гад 30 минутын зайд дандаа ингэж жолоо барьдаг байсан гинэ. Харин Грэми ээж нь ганцхан л удаа Кейлигэнд өөрөө Грэмиг жолоодож авчирж исэн заяа. Тэр нь юу гэхээр нөгөө gender reveal хүүс тодорхойлох үдшилтэд ирж байгаа. Яагаад гэвэл өөрөө хүүс тодорхойлох үдшилтэд ирэхийг хүссэн учраас Грэмиг ганц удаа тэгж авчирсан заяа. Тэгснэ тэр бичлэг нүүтэн чи амар нэттэй. Би өстө хүү гэж бодож ийн гээл. Тэгснэ хүү гэсэн чи би өстө мэдчихсэн. I knew it гэж мэгэл заяа. Ээж нь зөвөр ингээд өөрийнхөө таамаглалыг баталгаажуулах гэж ирсэн болов уу гэж. Тэгээ Кейлигийн ээж Мэнди хэлж байгаа. Джеф бит хоёрт бол энэ худалдаа авалтыг хийхэд амар байгаагүй. Гэхдээ тэдний төлөө хийсэн. Хизээ нэг өдөр Грэм, Кейли хоёр бит хоёрыг ийм их зүйл хийснийг мэдэх баха. Тэг ингээд том болоод өөртөө мөнгө олоод өөртөө машин авах ямар хэцүү байдгийг мэдээд ирэхээрээ ямар их зүйл золиослож энэ шийдвэрийг гаргасныг мэдэх баха. За ингээд ээжтэйгээ шалгалтаа өгөхөр явдаг. Тэгээ эдний нөгөө хуулинд 9 алдаж болно гэдэг юм байна л да. 9-өөс дээш алдсан үнийг тэнцвүүлэхгүй. Тэгсэн чинь Кейли 6 алдаад тэнцэн гинэ.
Тэгээ тэнцэн ч гэсэн 6 сарын дараа яг ганцаараа биедэгаа жолоо барих эрхтэй болд юм байна. За тэгээ ээжтэйгээ сургуульд хийхээр явдаг заяа нөгөө Грэмийн гэрлөө явж байгаа. Тэгээ замаараа чигээр явж чадахгүй ингээл замаасаа жон хазаагаал байдаг байхгүй юу. Тэгсэн чи ээж нь на замаараа яваач замаа хараач гэл. Тэгээ ингэх болгонд нь Кейли амар тилтрээд ээж рүүгээ амаа таат би новшин машинаас чи буула заа юу гэд орилдог за өөрөө өгч байгаа юм шиг машин авъя гэснээ. Дараа нь юу вэ? It's a freaking car. Shut up. God, I can hear you. Stop yelling at me. I've never seen Kaylee freak out so much as she did driving for the first time and wanting to quit so quickly. Mother of God, get me out of this car. Now this is scaring me because she's about to be a mom, and that's a whole lot more scarier than driving. Oh God. Get out of this freaking car. Тэгээ ингэж шийдсэн гинэ. Би өөрөө жолоо барихгүй. Ээж намайг бол ийстнийг ингээд жолоодод энэ тэнд хүргээд өгч гэнэз гэж ярьж байгаа. Тэгсэн чи ээж no тийм байхгүй. Чил хүүхдээ болгож яарсан. Тийм болохоор чил өөрөө хариуцлага өглөө. За ингээ baby shower болох болно. Энэ baby shower л байнгын хэрүүл дагуулдаг хэсэг тий. Тэгээ Grammy ээж нь ирэх болов яах бол ирээд тусалчих болов гэл Kaylee, Mandy хоёр хоорондоо ярилцаалаа. Тэгээ даанч Grammy ээж өмнө нь хэлсэнчлэн энэ 3 жилийн хугацаанд нэг ч удаа өөрөө эхэлж холбогдоогүй заяа. Нэг ч удаа шүү. Тэг гэртээ уурчж байгаагүй манайхаар ороод гараарэ мараарэ гэсэн огт байхгүй за. Тэг Кейлигийн ээж нь 3 жил өөрөө хизээж дотор нь орж үзээгүй байшинд охиноо үлдээж явдаг байсан байгаа. Тэгээд би өстой тийм л юм хийх хэрэггүй ээжтэй гэж амар харамсдаг. Тэгээ продюсер асуудаг байхгүй юу? Та хоёр хүүхдээ хизээ олсон ингэ. Тэгсэн чинь Кейли санахгүй байна. Ээж нь тойроос манад гэртээ ингэж хийсэн үү тэгээд олсон уу гэсэн чинь хин Кейли үгүй би л гэртээ хийдэг байсан. Дандаа химлээ Грэммиг хийдэг байсан гэж байгаа байхгүй. За тэгээ Грэммийн гэр орон яг яадаг болохоор ингээд хүүхдүүд чөлөөтэй байгаад идэм бэ гэдэг нь одоо гарч эхэлнэ. Грэмми ээж Беки амар чанга Грэм гэж чанга орилол дууддаг. Тэсэн чинь ингээ Грэм сонсохгүй байж байгаад сонсоо шууд доошоо бууж очдөг. Тэгээд ээж нь би чамайг ингэж чанга дуудсан бол чи доошоо ирэх ёстой гэсэн үг заа юу гэсэн чи Грэм за. Тэгээд амар зэмчмээгүй хоолойтой. Тэгээ анх Кейли жирэмсэн болсныг Мэнди залгаж хэлсэн байгаа. Грэмми ээж рүү. Хоёр ээж хоорондоо ярьсан байгаа нь штэ. Тэгээ да гэл амар их олон юм ирсэн гинэ. Тэгээ Grammy ээж болохоор зөвхөн өстө намайг уучлаарай I'm so sorry л гэж хэлнэ. Айгуу сайн сандаг гинэ. Тэр харилцаа ярианаас. Тэгээ яагаад гэвэл тэр хоёр тэдний харилцаанд орж ирснийг ээж нь бол гадралж исэн. Тэгээ ажилдаа яваад ирэхэд нь Кейли байж л байдаг. Тэгээ ер нь л ингээ Кейли байж л байдаг гэсэн гинэ. Тэгээ уг нь бол өөрөө гэртээ байдаг байсан ч гэсэн нөгөө хаяад 1-2-3 цаг явдаг байсан. Тэгээ тэр хооронд л амжуулсан юм шиг байна гэж ярьж байгаа. Grammy ээж нь Grammas одоо чиний сэтгэл санаа чинь ямар байна гэж асуудаг. Тэгээ яагаад гэвэл Gram жинхнээсээ заяа Кейли жирэмсэн болсноос хойш хотоод нь аимшигтэй их хямарч эхэлсэн. Тэгээ бүр байнга бөөлждөг болсон гинэ. Жирэмсэн гэдгийг сонсоод шууд ингээл бөөлжүүл эхэлсэн заяа. Тэгсээр байгаа бүр 15 кг хассан. Одоо ч гэсэн улам турсаар байгаа гинэ. Тэгээ сэтгэл санаанд цочролд орсон гэсэн үг энэ бол. Тэгээ Грэм байнга одоо биеийн өвдөд байна гэж шалтгаглаж нэгч эмчийн үзлэгт хамт очиж байгаагүй. Хомьхонд хамт орж байгаагүй. Бүр төрсөн өдрийн хүртэл амтсан заяа. Кейлигийн төрсөн өдрийн хүртэл амтсан. Дээж нь хэлж байгаа. Өнөөдөр чи одоо юу их гэж ингэ тэгсэн чинь Грэм би өнөөдөр сургуультай явна эмчэд үзүүлнэ. Тэгээ бас Кейлигийн хүүхдийн baby shower-д очноо гэж байгаа. Кейлигийн хүүхд гэж ярьдаг зай байна. Кейлис baby. Тэгсэн чи ээж нь чи аль хэдийн 2 удаа тасалсан байгаа штэ гэсэн чи Грэм асуудалд ор хүртлээ хэдэн удаа тасалж болд юм бэ? Аав болно гэдгийг мэдснээс хойш тасралтгүй сэтгэлээр унаж, стресстэж, турж, гэрээс гарах хүсэлгүй одоо anxiety тэ санаа зовлт, сэтгэл түгшил, депрессэнд орсон байгаа. Тэгээ Grammy ээж бол Grammy-г ингэж боддог. Тэр багаасаа хөлбөмбөг тоглодог байсан. Тэрийгэ болж одоо бүр ажил хийж байгаа. Маш их зүйл солиоцолж байгаа зү. Харин түүнийх нь оронд Кейли хэр их юм өгч чаддیں۔ Би бол мэдэхгүй байна. Кейлигийн хувьд бит хоёр шиг их золиос гараагүй баха. За нөгөө талд болохоор Кейлигийн ээж буюу Мэнди одоо ингээ Грэм том болоод өөрийнхөө бяцхан гэр бүлтэй байгаасай
байнга ингээл ээжтэйгээ байгаад тахгүй те өөр бяцхан гэр бүлтэй байгаасай гэж хүсдэг. Йоо за тэгээд ээжтэй манайхаа яадаг гэж Кейли ингээд Грэм руу залгаж байгаа байхгүй юу. Тэгээ үдшилэг туслаад өгөөч гэсэн чи Грэм үгүй no гэж байгаа. Тэгээ яагаад гэсэн чинь ээж шүнжин өвцөн тэгээд унаагүй болцсон намайг одоо хөргөж өгч чадахгүй гэд. Тэгээ энийгээ бүр байн хэлдэг гинэ. Байнга ээж өвдсөн би унааг олчлаа би очиж чадахгүй. Ямар санда Кейли өөрөө очиж жирэмсэн болж байгаа хөтэй. Тэгээ амар сонин заяа. Мэнди Кейли хоёр юус энийг амар хүлээн зөвшөөрсөн. За угаасаа л ингээд шалтак тооччихдаг. Угаасаа л ирэхгүй гэдэг нь бүр хүлээн зөвшөөрсөн. Тэгээ иймэрхүү юмнаас олж одоо Грэмаас болж ууралсан уур уцаар унтууцал урам хугаралтаа Кейли дандаа ээжтэй гаргадаг заяа амар муухай. Одоо энэ харилцаа яриг үзээрэй. Зүг зүгээр байгаа ээж рүүгээ яасан хэлэх юм байгаа мó гэж мэгээ за. That stresses out. Like someone like dad legit is like, good job, Kaylee. You're here. Stop. But he had something. Тэгээ ээж нь энэнд нь бол маш их гомддог. Грэм хэрвээ хажууд нь байнга байдаг байсан бол өөрөх өстэй ачаага өөрөх байсан. Даанч Грэм байхгүй болохоор одоо бүх тэр стресс, тэр ачаа одоо юу гэдэг бүх хариуцлага миний нуруунд дээр ирээд байна. Одоо тэгээ яах вэ? Би л хажууд нь байж байгаа юм чинь гэж хэлж байгаа хөрх юмтай. Тэгээ baby shower-т Грэмийн талаас хин ч ирж тусалдаггүй. Хөдөлж байгаа хүн ганцхан Мэнди заяа. Дээж нь яагаад Грэм ирэхгүй байгаа юм бэ? Жинхэнэ шалтгаан нь юу юм бэ гэсэн чинь Кейли юу ч болоогүй юм шиг. Оо, тэр угаасаа шалтак хайж байгаа айлгүй дээ. Байнга л тэгдэж штэ ээж нь өвдсөн л гэсэн. Гэхэд Мэнди бүр тесрэн заяа. What the fuck? Би 3 жил тоо хэрэг зөөгөөд энэ хооронд явж гин. Тэр яхаараа ганцхан үдшилтэд ирээд тусалдаггүй юм. Тэрний хүүхэд штэ. Тэгэл бүр ингээм амар уурлаа за. Гэсэн чинь ингээ Кейли сандрал за хоёлоо маргааш ирэхийг харъя маръя гэл. Төрх өрөөнд хинхээ орохын тэр мэрийг ярьсан юм уу гэсэн чинь Кейли ингэж хэлж байгаа. Оо Грэми ээж хоёлоо орно гэсэн чинь ээж ингээл амар энийг л заяа. Ямар эрэхтэй гэж энэ одоо орох гэдэг гэсэн инээд байгаа. Yes би ойлгож байна. За ингээд baby shower үдшилэг болноо. Тэгээ Мэнди Кейли хоёр өстө тэр хоёр ирэхгүй бол гайхгүй бүр тавилантайгаа эвлэрсэн байжсэн чинь ашгүй нэг юм ирдэг заяа. Тэгээ Мэнди бүр өчигдөрхөн ингээд туслаад өгөөч гэд гуйхад би өвдөд үхэх гээд байна гэдээсэн хүн зүгээр ороод ирсэн чинь бүр гайхдаг. What the hell? Юу болоод байгаа юм бэ? Тэгээд Грэми ээжийг нь бүр Кейлигийн имэн хүртэл таньдаггүй заяа. Бүр ингээ ерөөсөө ангид хүмүүс. Грэми ээж хоёр. Тэгээ үдшилтэд ирэхдээ Беки буюу Грэми ээж нь маш их гэмсэн гинэ. Тэгээ яагаад гэхээр өчигдөр bipolar өвчтэй юм байна. Bipolar. Тэгээ bipolar нь сэдрээд аягүй хэцүү байсан. Тэгээ ерөн сүүлийн өдрүүд өвчин сэдрээд аягүй хэцүү байгаа ч гэсэн өөрийгөө хүчлээд ирсэн. Гинт амар happy ажсэн. Гинт амар down болол. Амар хэцүү өвчин. Тэгээ Грэм ээжийн талаар тайлбарлахдаа bipolar ээжтэй байна гэдэг хэцүү өвчин нь хөдөлсөн үед тэр намайг хүргэж өгөх боломжгүй болдог. Тэг хүн болго энийг ойлгохгүй л дээ. Тэгээ Мэнди Кейли хоёр юусоо мэдхгүй байгаа штэ. За Кейли мэдчихэж магадгүй. Тэгээ Мэнди бол огт мэдхгүй байгаа заяа. Bipolarтай гэдэг. Тэгээд Бекиг ирснийх гээд далимдуулаад тоглоом тоглоход туслаад өгөөч гэсэн чинь Беки би чадахгүй хаа гэл хол очиод зочиж ингээд суучдаг заяа юм хүлээгээд. Тэгээ Грэм ч гэсэн яг ингээд Кейлигийн л одоо хүүхд юм шиг Кейлигийн л хариуцлага юм шиг ингээд суучдаг заяа. Үдшилгийн тоглоомонд харин Беки айгуу сайн оролцоод тэгээ юм л инээ чанаагаал бараг төрүүлдэг байхгүй. Тэгсэн чинь тэр явдал ингээ Бекэд айгу эргээр нөлөөлдөг. Өөрийг нь сэргээсэн гинэ. Тэгээ айгу сонь ямардаг заяа. Ийстэн төрөөд манад ирээсэй гэж хүсэж байна. Кейли байсан байгаагүй. Яагаад тэгэхээр хаалгаар орж ирэхэд имээ гэд над руу гүйдэг байгаасай, намайг таньдаг байгаасай гэж би хүсэж байна. За тэгэл айгу үдшилэг дээр хөөрхөн байжсэн чи удахгүй нөгөө Беки Грэм хоёр чинь за явлаа гэд заяа. Амир ядраад. Тэгээ бүгд гайхаад. Тэгээ ядчихад нөгөө нэг хамт цэвэрлэлцэн гэж бодсон гинэ. Мэнди, Кейли хоёр яад үл туслаагүй. Тэгээд тоглоом тоглоход ерөөсө процесс хөтөлбөрт оролцож тусалж маслаагүй учраас ядаж хамт цэвэрлэлцчих байлгүй дээ гэж бодсон чинь нэх удахгүй яваад өгдөг заяа. Тэгээ хажил ингээд тусал мосл гэ хэлэхгүй маа нөгөө Грэм да. 37 хоног хүрч сүүлийн үзлэгтээ орохоор явтаа Грэмиг дагуулж явахыг хүсдэг.
Тэгээ өглөө эрт үзлэгтэй учраас шөнө нэрж хонооч гэж хүсэж байгаа байхгүй юу. Тэгээ даанч Грэм нуцаа авдаггүй заяа. Тэгээ аав нь бүр Грэмийг авах гад очиж идэг. Тэгээ Кейли бүр ингээл амар тилтрэл Грэм руу залгаал. Тэгээ ээж нь хажуунаас наав чи очиж штэ над руугаа залгаад халтаа гэл. Тэгээ ээж рүү залгаач гэсэн чинь Кейлид хадам ээж ах нуц байдаггүй за хамгийн амар нь. Тэгээд ээжээсээ Бекигийн дугаарыг аваад ярьдаг байхгүй юу. Грэм ингээд ихсэн гэсэн чинь Беки Грэм гадаа сакс тоглож штэ. Би бэлтгээ хилээтгэе гэж байгаа за. Яа зүгээр ингээд хүнтэй цаг тогтсноо гадаа сакс тоглоо байж идэг наасан бүр юу гэсэн ч үгүй. Тэгээ Грэм уцаа авахта Кейли ингээл яагаад уцаа авахгүй байгаа юм бэ гэж амар уралдахгүй. Тэсэн чи Грэм яагаад ээж рүү залгацсан юм гэж байгаа хамгийн дөрөнд хэлж байгаа. Тэгээ 10 удаа залгаад авахгүй болохоор чинь би ээж рүү чинь залгалаа гэдэг айгу ууртай хэлдэг. Тэгээ Грэм болохоор жирэмсэн болохоос өмнө бит хоёр айгу зүгээр л ингээ хамтдаа сакс тоглож, ууланд алхаж, чийлэрдэг. Тэгээ Кейли байнга ингээ хөвгчлөлтэй байдаг охин байсан. Одоо би тэр үеэ санаж байна. Одоо бол айгу тийм ноцтой харилцаа болохоор үнэхээр стресстэй чинь. Тэгээ Кейли чи хамт явах юм боо явахгүй мó гэсэн чинь Грэм ингэж хэлж байгаа. Би ээжтэй гэрт үлдмээр байна. Ээж нь бас өвдсөн байгаа гинэ. Тэгээ үлзүүлчээд л ирэн штэ гэсэн чинь тэр хамаагүй чи хамт байгаач тэгээ гуйгаад идэв үстэй. Тэгээ аав нь хөөрхийн амтаа аль хэдийн очихсан байсан учраас Грэм сонголтгүй болоод хамт явахаар болдог. Тэгээ үүнийгээ шууд хэлж байгаа. Наа сонголт байгаагүй гэд. To pick me up, so I didn't really have that option to stay home or not. Grandma be a butthole when I come. Тэг гисэн ч Кейли уйлаал, уурлаал бүр аргагүй те хүчээр ирж идэг наасаа. За тэгээ энэ дээр амар сони юм болон заяа. Грэмийн хувьд Истоныг буюу хүүхдээ гарч ирсний дараа аль болох чадлаараа оролцоод явахыг хүсэж байгаа. Гэхдээ тэр арай гарч ирээгүй байхад намайг эмчийн үзлэг мэтийн юмд дагуулж яваад шудрах бус байна. Би хичээлээ тасалсан. Бас ээжийн өвчин хөдлөөд хэцүү байхад. Тэгээ бас ямар ч юм бэ, ямар хэцүү нөхцөл байдлаа бүр. За тэгээ хонох гээд ирнэ. Тэгээ заавал ирж хонох гэсэнд амар уурн хүрсэн гэсэн ч ирж байгаа. Кейли болохоор одоо хамт байх боломжгүй, чадахгүй гэж хэлэх болгонд нь чи надад хайргүй мүү? Чи надад хайртай мүү, хайргүй мүү гэж байнга асуудаг. Тэгээ Грэм хайргүй байсан бол би энд ингээ байхгүй штэ. Өөр хөргмээр бас өрөвдмөр. Тэгээ ирээд тэр хоёр бүр шууд хэрүүл заяа. Тэгээ Грэм бүр ингээд тэсгээ агаал. Би Истон та хоёрт сургуультай ээжтэй санаа тавьдаг. Харин чи байн гуурладаг. Тэгээ Грэмийн ээжийн өвчнөө нь үнэхээр хэцүү. 1 секунд амар аз жаргалтай байжгаад дараа нь шууд сэтгэлээр бүр амар ундаг. Тэгээ гэрийнхаа ганц эр хүн учраас ээжтэй санаа тавих хэрэгтэй гэд уйлж байгаа. Сэтгэлээ барьж чадахгүй. Тэгээд ээж нь би айгүйх гимштэгээ тэр одоо уг нь өөрхөн гэр бүл өөрхөн асуудал санаа зовох хэрэгтэй байтал миний надад санаа зовоод байгаа нь надад айгүй гимшлээ санагддаг. Гэхдээ зүгээрээ би ингээ чам руу хэрэгтэй үедээ залгаж байна. Тэгээ гэрт нь ирээд хэрүүлийн дараа ч гэсэн Грэм сэтгэлээ барьж чадахгүй дахиад уйлдаг. Тэгээ арай л их стресстэй байна гэд амар уйлж байгаа хгүй ингээл би ингээд жүжиж чадахгүй байна гэд тэгсэн чинь Мэнди тайвшруулаад зүгээрээ та хоёр сайн ээж болноо. Бит хоёр байна. Таны ээж чинь байна. Хүүхэд гараад ирсэн байхад учир нь олдон заа гэд тайвшруулж байгаа. You guys are kids still. You guys are learning a lot. And you grow up so fast. За ингээд 47 хоног хүрсэн ч Кейли огт нээлт өгөхгүй байсан учраас сэдэвт хэлэхэр болдог. Тэгээ гэртээ очиод хүүхдээ өрөөгөө тогтчулдаг. Тэгээ Грэмд хэлсэн ч гэсэн угаасаа ирэхгүй учраас аав ээж хоёр нь л бүхнийг хийж өгж байгаа. Уунал Грэмд хүүхдээ өрөөгөө тогтчулах чинь гэж хэлсэн байна л да. Тэгээ нөгөөт нь ирээч гээгүй. Тэгээ аав нь бүр ингээ робот хүүхэд аваад өгчихсөн. Одоо ингээ сургуульд хийгээд тэр робот хүүхэлтэй болохоор ингээд яг жинхэнэ хүүхчээд ингээд гинт амар рандом уйлдаг, рандом баадаг. Тэгэнгүүт ингээд тэр болгонд навж дуугаалах ёстой. Кейлигийн гэр бүлийн хувьд аав нь амар тайван, ээж нь тайван, өөрөө тайван бүгдээрээ ингээл тайван. За гэж байж байгаа хүмүүс болохоор л энэ хоёрын харилцаа өдийг хүртэл явж байгаа бах. За. Тэг маргааш нь Грэмийн гэрийнхэн ярьж одоо төрөлтийн тухай яриа хийхээр ирдэг. Тэгээ Грэмийн ээж Беки заяа. Нэг найз залуу юм уу? Юу юм нэг тийм найзтайгаа ирдэг. Роб гэд. Грэм заримдаа зүгээр л найз охингүй, хүүхэдгүй, энгийн өсвөр насны хүүхэд байх юмсан гэж хүсдэг ч гэсэн одоо нэгэнд буцаах боломжгүй юм да гэж халгалж байгаа бүр ямар олон удаа хүүхдээ болон Кейлиг хүсээгүй гэдгээ илэрхийлж байна те. Энийг одоо том болон хүүхэд нь үзүүл гомдохоор шүү дээ. Бүгдээрээ тойрцуугаад хин төрх өрөөнд орох вэ гэж асуусан чинь Кейли 4 хүн орж болно гэснэ. Би бол ээжтэйгээ Клой буюу Кейлигийн эгч
Тэгээ Грэмийн ээж Беки хоёроо ингээд 4 хүн орё гэж хэлдэг. Тэгээ ээж нь болохоор Бекиг өрөөнд орох ирэхгүй. Хоёрдугаарт ямар өвчтөйг нь мэдэхгүй учраас байнга биеийн өвдлөө гэсэн л мэдээлэлтэй байгаа штэ. Мэдэхгүй учраас хүүхдэд аюултай байж магадгүй гэж үздэг. За тэгээд Кейли, Грэм хоёр өрөөгөө цэвэрлээд хоёр ээж нь жакуцид орж ярилцахаар болно. Тэгээ Мэнди болохоор зориуд одоо ямар өвчтөйг нь мэдэх гэж, ямар түүхтэй, ямар хүнтэй худуураг болох гэж байгаагаа мэдэх гэж энэ ярилцлагыг бэлдсэн байдаг. Хэрвээ одоо энэ ярилцлага амжилттай болоод ягаад Грэм байнга стресстэй байдیں۔ Ягаад өөрийнх нь бие байнга өвдөд байдیں гэдгийг мэдчихвэл дараа нь хүүхдийг харуулах уу яах вэ гэдгийг шийдэхэд байгаа байхгүй юу? Тэгээ жакуцид Беки өсвөр наснаасаа хойш биполартай байсан, харанхууд жолоо барих дурггүй гэж хэлдэг. Тэгээ Мэнди энийг сонсоод амар шоконд ордог. Биполартай байсан юм уу? Эртгийн ингээд ярилцсан бол одоо нөхцөл байдал арай өөр байх байсан юм байна л да. За яг гэхдээ энэ бол дөнгөж эхлэл гэж байгаа. Төрөх өдөр олж Грэм ээжтэйгээ эмнэлэг рүү явдаг. Тэгээ ээж нь бол Кейлид гэхээсээ илүү Грэмд хамгийн их санаа зовж байгаа. Тэгээ өөрөө хамгийн анх 21-тэй хүүхдтэй болж исэн. Тэгээ тэр явдал бол амьдралынх нь хамгийн хэцүү зүйл байсан гинэ. Бүр паникнд орсон заяа. Тэгээ төрөх өдөр ирэх тусам Грэмийн ходоод нь улам их өвддөг болоод улам их бөөлждөг болсон. Тэгээ ээж нь бүр тэр бөөлжж байгаа дуунаас нь залхацсан. Үнэхээр бөөлж байгаа дунд нь дургу гинэ. Whole sound. It's like you just hear that repeating about, I don't know, 7 to 10 times. Тэгээ Грэм ингэж хэлдэг. Би ээжтэй анхаардаг, дүндээ анхаардаг, Кейлид анхаардаг. Хүүхэд төрхөөс өмнө надад амар их асуудал байна гэж хэлж байгаа. За эмнэлэг дээр анх удаага Грэм болон Грэмийн ээж Беки хоёр төрүүлээд ирсэн амар догтлсон байж байгаа заяа. Тэгээ тэр хоёрын ийм догтлсон байдлыг хараад Кейли, Мэнди хоёр амар баярлдаг. Йоо ямар гоё юм бэ гэх бүх зүйл сайхан болж байгаа юм байна гэх. Тэгээ эмч сэдэлт хийгээд үйлчилж эхэлтлээ олон цаг болноо. Маргааш гэхэд төрнө гэж найдаа гэд тэрэд бүгдээрээ нэг өрөөнд хонохоор болдог. Мэндигийн хувьд болохоор Беки өрөөнд байх нь тийм сөрөг мэдрэмж төрүүлээд байгааг нь таагүй. Яагаад гэвэл биполар юм чинь янз бүр бол яах вэ? Төрх өрөөнд зөвхөн охин болон зээх үдэл санаа зовмоор байна. Тэрнээс нь Беки Микид санаа зовмооргүй л биш шүү. Беки болохоор өөрийнхөө үүргийг амар сайн ухаарсан заяа. Грэми хэрвээ ухаан алдаж янз бүр болж бөөлжөж янз бүр болвол Грэм санаа тавина. Тэгээ алгадаж сэрээгээд хүүхдийг харуулад хүүгийг хайчлуулнаа гэсэн яг юм тодорхой зорилготой энэ өрөөнд байж байгаа. Яагаад гэвэл бүгдээрээ Грэмиг ухаан алдна, нэг бол бөөлж, нэг бол янз бүр болно гэдгийг гадарлаж байгаа заяа. Яагаад гэвэл тийм амар одоо сэтгэлийн хатхуу гэж байгаа Грэм. Тэгээ юм чинь ингээд царайгаа хийчээд за ингээд бүгдээрээ сайхан амраарай надаас ингээд асуулт байна уу гэд явах гэсэн чинь Беки янз бүрийн асуугаад эхэлдэг заяа. Усны хизээ гарах юм, оксидын хизээ хийх юм их ингээд амар асуугаад эхэлдэг. Тэгээ энэ үед Мэнди ингээд амар сонио харж байгаа. Тэгээ яагаад гэвэл заяа Беки хийсвэрээр төрж исэн юм байна. Тэгээ юу мэддэг одоо өөрөөрөө төрхийн юуг мэддэг гэж янз бүрийн ус нээлт тиймэрхүү юм асуугаад байгаа юм бэ. Тэр бол зүгээр байранда байгаад Грэмиг л сайн харахаа бодох хэрэгтэй гэж хэлдэг. Damn. Гэтэ муухай байгаа зү. Хүнийг хийсвэрээр төрсөн өөрөөрөө төрсөн гэж ялгаж болохгүй штэ. Юу гэсэн ч юм. I feel like it's not Becky's place to be asking questions, especially when she's only had C-sections and doesn't know what an induction is like. She needs to just stay in her lane and be here to support Graham. But I'm not going to say anything because I don't want any negative reactions. За ингээ 24 цагийн дараа 1 см ч нээгддэггүй заяа. Тэгээ энэ хугацаанд ингээл хажуу өрөөнийхөө төрөөл яаж л нөгөө эмнэлгийн төрөх хүртэн ингээ хүүхдийн дуу явд юм байна. Тэгэл бүр тоолцсон. Йоо ингээд 20 хүүхэд төрлөө штэ. Йоо гээл за. За тэгээ бусд нь ингээ төрөөдөө штэ гэсэн бодлын хажуугаар Бекигийн нөгөөний хачин найз Роб ирцэн өрөөнд ингээ сууж идэг заяа. Хизээ аав юм шиг. Аав нь ч орж ирээгүй байхад бүр ингээ суудсан. Одоо ингээл төрнө штэ. Том юм яриа сууж идэг заа. Oh my god. Хөөгөө гаргаач тээ. Хамаг юм нь хараад сууж байгаа ш. Ингээ доорн суудсан. Имж үзэх хийх болгоно гэж хараад сууж байгаа. Одоо танихгүй хүн. Арай л зөөлх юм аа энэ Мэнди. Тэгээ яагаад Роб ирсэн гэхээр оройн Беки явцсан байна. Нөгөө байнга ингээ хажууд нь байна мэн гэсэн байхгүй явцсан. Тэгээ одоо хүртэл ирээгүй өөрийнхөө оронд Робыг явуулсан. 45 цагийн дараа усыг нь хаглаад өвдөлт өгж эхэлдэг. За тэгэхэд нэг юм Беки ирсэн байдгаа. Даав нь хүртэл хүлээлгийн өрөөнд хүрлээдэг. Яагаад гэвэл
охиныгоо төрөхийг харах эвгүй гэд. Тэгээ эмчнэр ингээ за 10 см нэгдсэн байна. За одоо хин хөл ярих вэ гэд. Тэгэл нөгөө нэг Кейлигийн ихч мэгч ээж нь очивол. Тэг ингээ хажууд нь Беки утсаа оролдоо суугаддаг. За юу ч гэдэг юм. За ингээд дуулах цаг болоход Грэм яг ингээд толгойнхоо хажууд суудсан байдаг. Кейлигийн яагаад гэвэл доор болж байгаа процессыг харахыг хүсээгүй гинэ. Тимэти харж чадахгүй юм харахгүй л байсан дээр угаасаа. 45 минут дүлсэн ч хүүхэд гардаггүй. Тэгээ эмчнэр бүр эпидурал гартал хүлээя. Тэр тэрхүүлж арай нэг мэдрэлтэй болоод дүлж магадгүй гэдэг. Мэдээж Кейли бүр амар ядарсан. 45 минут дүлсэн гэдэг яг юу гэсэн ч үгүй те. Уйлцсан. Тэгээ бүр ингээ ямар ч тэнхэлгүй болсон хэвтэж байгаа. Тэгээ эпидурал нь гараад жигнэсээ яг өвдөд эхэлсэн чинь Кейли бүр ингээл амар уйлал би чадахгүй амар өвдөд байна байлаа бүтгэхгүй нэ гэл. Тэгээ яаж ч нөгөө Истаны нүүр нь дээшээ харцсан байна л да. Аван доошоо харцсан байх хэвээр. Тэгээ эмчнэр ингээл буцааж эргүүлээл дөрөв хөллүүлээл. Тэгээ төрүүлэх гээд нөгөө Истаныг эргүүлэх гэж үздэг. Тэгээ нөхцөл байдал ингээл амар болоо заа. Нөгөө Кейли жойролж чарлаа л гэсэн чинь Беки гарахаар шийдэж байгаа юм. Өөрийнх нь өвчин хөдлөх гээд. Тэгээ сувилагч нар бүр аргаа бариад за одоо ингээд болохгүй бол ашиг ёо хийсвэр хийдаа гэж хэлэхэд аав нь бүр үнэхээр хүнд тусдаг. За аав нь бүр хөөрхөн амтаа хийсвэр хийсэн гэж уйлаад гэдэг заа хөөрхөн амтаа. Тэгээ эмнэлэгт ингээд 50 цаг болноо. Тэгээ хагалгаанд орохоор явдаг. Сувилагч нар болохоор дүлээд гарахгүй байгаа шалтгааныг эхийн умайгаар гарахад ураг нь хитрхи том байна гэж үзсэн. Бүр амар том орсон. Грэм ч гэсэн хүүхдээ одоо хитрхи удаан гаццсан. Тэгээ дээрэс нь Кейли хитрхи амар өвдсөн байгаа даа гэж айгүйх айсан. Хагалгааны өрөөний цонхоор Мэнди, Грэм хоёр харахаар явдаг. Одоо жижигэн цонхоор ингэ харуулдаг штеп. Мэнди харж байгаа штеп. Оо яна Кейли бөөлжчлөө. Яна бөөлжөд байна гэсэн чи Грэм шууд уйлал. Гэл уйлал эхэлдэг заа. Хагалганд орсны дараа хинээс ч одоо ямар ч сурах чимээгүй хэсэг болсон. Тэгээ тэр үед аав нь бүр хамгийн их яасан. Тэгээ бүр уйлаад ярьж байгаа байхгүй. Би ингээд зүгээр л нэг хөнгөө хагалгаанд орно гэж орчоод амьд гарч ирээгүй хүмүүс айгүйх мэднэ. Тийм болохоор би ингээд охиноо алчихгүй гэж маш их яасан гэл уйлаа л гэдэг хөрх юмтай. Хагалгаа амжилттай болж 8 паунд Истан төрнөө нэр амар том хүүхд төрсөн заяа. Кейли ч өөрөө амар жижиг хүн штэ. Тэгсэн чинь ураг нь амар том. Хүүхэд уйлсан одоо энэ бичлэгийг харуулад Беки амар баярлал Кейлиг аавд нь үзүүлсэн чинь аав нь шууд Кейли хаанагаа гэж асууж байгаа. Тэгээ хүүгийг харчаад угаасаа өөрөөрөө төрч чадахгүй байсан юм байна. Хүүг нь хайжлахаар Грэмиг өрөөрөө оруулахгүй сувилагч нар за аав ороорой хүүгийг хайшлаарай гэд. Тэгсэн чинь Грэм Кейлигийн онгорхой гиз байсан. Зарим нэг юм ширээн дээр гаргаад тавьсан байсан гэж байгаа. Амар oh my god. За энэ бүх төрөлтийн бүх процессыг үзсэн заяо Кейли эхлээд өөрөөрөө төрөхгүй байлаа. Тэгээ сэдэлт хийлгэлээ. За тэгээ болсонгүй. За тэгээ дараа нь яалаа 4 хүллүүлж үзлээ. За тэгээ болсонгүй эпидурал тариулж үзлээ. Болсонгүй. За тэгээ эцэснийг юм юу хийж байгаа. Хийсвэр хийж төрж байгаа. Амар их юм үзэж төрж байгаа сте. Тэгээ бүр Кейли бүр айцсан. Юу ямар травматик үйл явдал байваа. That was traumatic, man. You must like you forget all about it once you have them. 6 өдрийн дараа эмнэлгээс гардаг. Тэгээ тэгсэн чинь эмнэлэгт Грэм гой ихэнхдээ унтаж эсвэл утсаа авахд цагийг өнгөрүүлж исэн гинэ. Тэгээ Истан төрснөөс хойш ерөөсөө Мэнди л наашин цаашна гэж тусалж байгаа заяа. Тэгээд ч болоогүй Грэм бүр гэртээ харихыг хүсэж байгаа. Юу хийсэн гэж гэртээ харих гээд байгаа. Кейли болохоор no тийм байхгүй шүү. Яхаараа манай гэрийнхэн бүхнийг хийдий. Яхаараа манай гэрийнхэн бүх хариуцлага хүлээдий. Чи явж хүүхдээ хайр гэд. Хүүхдээ хар гэд. Тэгээд 7 хоног Грэм Кейлиг нь байж хүүхдээ харж одоо Кейлиг тэнхэрэхэд туслахаар шийддэг. Тэгээ гэрлүү хайрах зам нь амар их донцлоготой заяа байжэл. Тэгээ Кейли бүр зовж байгаа юм чи нөө хийсвэр хэлэхсээ дараа нэг амар өвчнөд гэсэн штеп. Хүүхд нь өлсөд уйлахад яаж хүлхэж мэддэггүй. Яагаад гэвэл хаалгаанд төрсөн учраас Мэнди л байнга ингээд угждаг байсан маахгүй тэр хүүхдийг 6 өдрийн турш. Тэгээ Мэнди ингээд суудлын хоошоо эргээд яаж мөмдөлцөхийг зааж байгаа. Тэг өмнө нь дандаа өгдсөн байгаа байхгүй юу. Тэгээ яг та нөө 6 өдрийн турш өгч хөгцсөн хүүхэд чинь амлахгүй бөө юм болно штэ. Амлахгүй байна яасан гэл чи одоо машин дотор бөө юм болж байгаа. Гэртээ ирсэн эхний өдрөө шүнжэнгөөс ирсэн. Ерөөсөө нэг цагийн зайтай сэрсэн гинэ. Тэгээ Кейли бүр шүнж өдөрч унтаагүй. Грэм харин өдөржин унтж байгаа. Найзууд нь ирэхэд унтчихл байдаг. За ерөөс сэрх унтчихл байдаг. Тэгээ хүүхэд нь баачлаа штэ гэд Грэмиг дуудаас ирээдэг. Тэгээ нөгөөх нь
найзууд нэрсэн байхыг харснаа. За Piper чи сольчих гэд солиулж байгаа заяа. Нөгөө хөхүүлж мөхүүлж одоо янз бүр болохгүйгээс хойш ядаж бүх Pampers солих үйл ажиллагааг Graham хариуцаа гэд Graham-д хариуцаа явуулаад өгсөн юм байна. Гиснээс энэ Pampers сольж байгаа найз амар царилэг байгаа зү. Амар царилэг охин байгаа. Найзууд нь бол төрөлтөөс хойш ерөөсө Graham-ыг бүр үзээ ядах болсон гинэ. Тусалдаггүй, мөнгөгүй, дээрэс нь ирээдүггүй гэж байгаа. Тэгээ Graham-аас илүү залууг Kaylee олох байсан. Олч чадсан штэ. Яагаад одоо энтэй байх хэрэггүй л гэж хэлж байгаа. За тэгсэн яасан манайхаа уг нь бол 7 хоног Kaylee-г амраах зорилготой ирсэн Graham гэртээ хармаар байна гэд эхэлж байгаа. Тэгээ бүр шок, бүгд шок. Mandy бол бүр тавилантайгаа авлаарсан. За энэ хүүхдийг угаасаа би харах юм байна. Graham бол угаасаа харахгүй юм байна. Тийм болохоор Kaylee нүдэ нээгээд бодит байдлыг ухаарад Graham-аас салаасаа нэг хол явахгүй дээ гэж бодож байгаа. За тэгээд ээж нь бүр ирж авах гэдэг заяа. Тэгээд ирж авахаас өмнө Graham Pampers солихгүй бөө юм болно. Энэ баас чинь ийм байна, бөмбөлөгтэй байна, шар байна. Тэгээд хангалттай л гараа баас олголоо. Одоо харих цаг болсон гэж бодож байна. Андеё. Oh God. Guys, PP is not normal to Graham. I was glad Kaylee's friends left. I just don't want to be around them. And now my mom is coming to pick me up. I am looking forward not to see Easton's poop on my hands because it isn't really that pleasant changing his diaper and just seeing that black tar looking stuff on your hands. So I can use a little break. Becky за ингээд ээж нь Graham-ыг авах гээд ирнэ. Тэгээ төрөлтөөс хойш бүхэлд нь 6 хоног сургууль ажилдаа яваагүй болохоор авах гэж ирсэн гинэ. Тасалсан болохоор одоо цаашдаа ажиллаа алдчихвал яана. Ээжийнхэн шалтгаан ийм бол Graham-ийн шалтгаан юу гэж манайхаа төрөхт нь байлаа. Шүн босож уугчлаа, Pampers соллоо. Одоо миний хийх хэсэг дууссан байхаа. Би зүгээр л өөрийнхөө орон дээр очиж хөвтмээрээ. За. Тик. Тэгээ Becky амар лээтэй заа юм гээ. Няраа хүүхдийн худиндаа ирж иж ингээд нэг тийм заваа нэг юм хоёр юм хачин залуутай нөгөө роптэй тэгээ хин нүүл мэдэгдэх юм залуучуудтай ирээд идэг за амар сэжгийн. Тэгснэ ингээд хүүхд нь унтж яхад тэврээ гэж авчаад уйлан гут нь буцааж өгөөл. Тэгээ роптэй нийлэл хамаг юм ухаж төнхөөл юм идээл ухаж идээл сууж идэг за амар. Түүхтэй ёо. Oh my god энэ роп нь бүр яг юулт вэ? Тэгээ явахт нь угаасаа Mandy Kaylee хоёр дургу байгаа. Хүмүүсээ дургу байгаа штэ. Тэгээ дургу байгаа илэрхийлэл байгаа. Тэгсэн чи Graham ээжэд хэцүү өдрүүд байдаг. Би ч гэсэн ажилтай тэр асуудлуудыг маань ойлгоод бидэнд ийлдэг хандаад гэртээ очиж хэсэг амархыг зөвшөөрөөсэй гэж хүсэж байна. Гэт яваад өгдгөө. За ингээд энэ сизон дээр энэ хоёрын харилцаа ингээд дуустдаг. Graham бол угаасаа өөрөө сэтгэл зүйн эрүүл биш архаг стресс, сэтгэл гутрал, санаа зовнилтай хүн гэдэг нь угаасаа харагдаж байгаа байх. Тэгээ тийм болохоор ч ходоод нь өвдсөн хүн гэдэг нь тодорхой байгаа. Тэгээ bipolar эцэг ихтэй хүмүүс Graham-ийн талаас айгүйх тэгж битсэн байлээ. Яагаад гэвэл энэ нэвтрүүлэг цацагдаал шууд нөгөө хүмүүс энэ Graham чинь ямар байлаар амиа бодсон, ээжэнстэй ямар байлаар амиа бодсон, ямар муухай хүмүүс вэ? Ямар арчаагүй юм бэ гэж бичээд эхлэн штэ. Тэгсэн чинь bipolar эцэг ихтэй өссөн хүмүүс тэр хоёрын талаас бичсэн байлээ. Тэгээ bipolar эцэг ихтэй өссөн хүмүүс эцэг эхийнхээ л асуудлыг анхаарч сурцсан байдаг. Юу тэднийг сэтгэлээр унгаах уу? Яавал өвчний сэтрээчих бол яана инэ гэж алхам бүрээ хянаж санаа зовж л өдрийг өнгөрөөдөг. Тэгээ том болоод өөртөө өөртөө эцэг их болоод эцэг bipolarтай өвчтэй ээж аваас нь өөр чухал асуудлууд байдгийн шүү. Тэрэн дээрээ анхаарах ёстой шүү гэдгийг ойлгоход ухаарахад ер нь тэр лайфстайлыг өөрчлөхөд маш хүнд байдаг гэж байгаа. Яг начир дээр айгүй хүнд өвчин гэж байгаа bipolar. Шоуны дараа энэ хоёр салсан ч гэсэн удалгүй буцаад нийлсэн. Тэгээ яасан гэж саяхан дахиад жирэмсэн болоод төрсөн бэлээ. Kaylee Graham хоёр дахь хүүхдээ үлгээдэж авсан. Тэгээ фэнүүд нь бол юу вэ? Салаачаа наанасаа гэж байгаач байдал нэг иймэрхүү байгаа. Тэгээ нөгөө ойрын хүрээллийн хүмүүс гэж байгаа шүү. Одоо энэ хоёрыг чинь таньдаг мэддэг. Тэгээ шоуг нь үзсэн, фэнүүд нь харсан л байгаа. Тэгээ тэднэр нь бол хэлжээлээ. Kaylee бол одоо ч гэсэн ээж автагаа амьдардаг. Одоо ч гэсэн өөрийнхөө овгоор овголдог гэрлээгүй гэсэн үг.
Тэгэнгүүтээ Грэм ч гэсэн ээжтэйгээ хамт амьдарч байгаа. Энэ хоёр өөрсөө хамтдаа бол амьдардаггүй, тустай амьдардаг. Тэгснээ дахиад хүүхэдтэй болчлоо. Ямар сони амьдрал вэ гэж фэнүүд хүлээж авч байгаа. За тэгээд энэ дугаар дээр бол Грэмиг өрөвдөх сэтгэл надад аягүй их төрсөн. Яагаад гэвэл тэр уйлж байгаа тиймхүү ихсгүүд нь аягүй үнэн. Тэгээд дээрэс нь яг нөгөө биполартай эцэг ихтэй хүмүүс зөвхөн ээж аавынхаа өвчин дээр л анхаараа сурцсан байдаг. Бусад юмыг ойлгох юг өсөхөөгүй байдаг гэдэг нь яг үнэн юм шиг санагдсан. Тэгээд Кейли болохоор яг энэ асуудлын төвчээд хамт байгаанаас айгүй сайн хэрэг гэж би бодсон. За тэгээ хоёр хүн болж лээвэл мануст ямар хамаа байх вэ? Энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Тэгээ дараагийнхаа дугаараар уулзтлаа. Түр баяртай.